Шөнийн 1 цаг 30 минутын орчимд нэгэн ачааны машины жолооч бусад жолооч нарын тэр бүр явахыг зорддоггүй замаар болгоомжтой аргагүй явж байлаа. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ зам нь хараагдсан гэх бөгөөд олон жолооч энд их бага хэмжээний осолд орсон гин. Зөвхөн осол аваараар тогтохгүй ачирхалтай үзүүлэлүүд ч элбэг тохиолддог ажээ. Замын хажууд хэн нэгнийг хүлээгээд зогсож байгаа мэт сүйдэрлэг хачин дүрсийг харж байсан хэмээн олон жолоочд ярьжээ. Люсана Мужи хаана нэгтээ шөнийн 1 цаг 30 минутын үед энэхүү жолооч зам дээр нэгэн итгээд зүйл харжээ. Уг замын төвийг мэддэг тэрээр гар утсаа авч бичлэг хийж эхэлсэн бөгөөд олж харсан зүйл нь түүнийг бүрэн айдаст автуулав. Замын хажууд нэгэн хүн эсвэл ямар нэгэн зүйл сууж байгаад гинэт эргэж жолоочийг ширтээд камер руу даллаж эхэлсэн байна. Үүнээс хамгийн айц төрүүлсэн зүйл нь гадаа харанхуй хөнгүү орой үеийн цаг байснаас гадна тэр нэг хачин зүйл толгоогоо эргүүлж даллаж байгаа байдал нь жирийн хүний хийх үйлдэл биш мэт санагдана. Энэ бичлэгийг үзсэн хүмүүс энийг скин вокер буюу хүний дүрд хувирдаг чөтгөр гэх таамаглалыг дэвшүүлжээ. Гэхдээ сүнс чөтгөр эсвэл жирийн хүн аль нь ч байсан бай яг юу байсныг тодорхойлох баттай мэдээлэл өнөө хүртэл гарч ирээгүй байна. Перу улсын Пакупа хотод байрлах нэгэн худалдааны төв нь хотын хамгийн том талбайнуудын нэг гэдгээрээ алдартай. Энэхүү худалдааны төв нь хүүхдүүдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг тул хүүхдүүдээр өрөөлж дүүрэн байдаг. Тус төвийн маскот хүртэл хүүхдүүд зориулсан байхаар бүтээгдсэн тэдний телевизийн зар сурчлагаануудаас илт харагддаг. Ийм олон хүүхэд нэг дор цуглаж тоглож гүйлтэж байхад осол аваар гарах нь ойлгомжтой. Гэвч 2016 онд болсон нэгэн осол олонний сэтгэлийг гүнээр эмзэглүүлжээ. 2016 онд Валентина Ямали тэмээх нэгэн охин зураг авдаг автомашин дээр тоглож байжээ. Гэтэл тухайн машинд холбогдсон цахилгааны ил гарсан утас түүний барьсан төмөр харчлагын дэргэд хүрч байсан бөгөөд Валентина хаштагнаас барих үед цахилгаан цохилсан байна. Цахилгааны хүчтэй маш өндөр байсан тул Валентина хэдхэн цагийн дараа харамсалтайгаар нас баржээ. Охины гэр бүл хэдэн 7 хоногийн турш уу гашууд автаж гүн юмгнэл илэрхийлж байв. Цаг хугацаа өнгөрч Валентинагийн тухай яриа намдсан мэт боловч сүүлийн үед охины нас барсан энэ л газар тус худалдааны төвд хачин үйл явдлууд гарч эхэлжээ. Шөнийн цагаар дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа нэгэн дэлгүүр дотор байлах хяналтын камер дээр дараах бичлэгийг хийжээ. Бичлэг дээр хүний боломжит хурднаас хамаагүй илүү хурдтайгаар урагш хойш гүйж буй бяцхан хүүхэд харагддаг. Ганцаараа дэлгүүрт явж байгаа хүүхэд гэдэг нь өөрөө хачирхалтай зүйл боловч түүний хөдөлгөөн нь бүрч хачирхалтай бай. Худалдааны төвийн ажилчид энэ нь Валентинагийн сүнс байж магадгүй хэмээн таамагладаг аж. Учир нь тус газар маш эмгэнэлтэй төвхтэй. Гэхдээ эцсийн дүгнэлтийг та бүхэнд үлдээж байна. Камерт Валентинагийн сүнс бичигдсэн үү? Эсвэл огт өөр тайлбарлахын аргагүй зүйл бичигдсэн байв уу? Нэгэн шин дараах аимшигтай зүйл тохиолджээ. Бичлэгийг хийж байсан хүн гэртээ ганцаараа байсан бөгөөд гэтэл гинэт яс хавталцсан аимшигтай зүйл камерын дуранд бичигдсэн байна. Бичлэгний эзнийг Кейтлин гэх бөгөөд 2 жилийн өмнө нэгэн аимшигтай осолд орж байжээ. 2020 оны 8 сарын 8-ны өдөр Кейтлин олсоор өндөр дээрээс үсрэн тоглож байгаад газарт бухтаа чулуун дээр унаж хүзүүнийхээ ясыг хугалсан байна. Энэ осол маш ностой байсан тул тэрээр хэдэн 7 хоногийн турш гэртээ хэвтэж эмчлүүлэхээс өөр аргагүй болжээ. Гэвч гэртээ хэвтэн
усан эмчлүүлж байх тэр хугацаанд Кейтлин нэг өнөө хүртэл дагалдаж буй тайлбарлашгүй нэгэн зүйлдээ нүүр тулсан байна. Кейтлин гэртээ ганцаараа байх үед дараах зүйл бичигджээ. Oh my god. Камер дээр хэдий тод харагдахгүй байгаа ч хоёр хаалга зэрэг нээгдэж буй бичлэг дээр харагдана. Кейтлин найз давтсан байдалтай орон дээрээ хөшөж суусаар энэ бичлэгээ дуусгасан ч энэ сүүлийнх нь биш байв. Хэдхэн хоногийн дараа дараах зүйл тохиолдсон байна. Өмнөх бичлэг шиг хаалга дахин өөрөө хөдөлж харагдаж байв. Энэ бичлэгийг үзсэн хүмүүс дийлийнх нь Кейтлиний өөрөө сүмстэй гэж үзэж байв. Түүнээс хойш Кейтлин энэ хоёр явдлын талаар дахин бичлэг хийгээгүй бөгөөд тухайн үед түүний авсан айдас цочрлоос харуул тэдгээрийг мартахыг илүүд үзсэн бололтой. Гэхдээ тэр шөнө тохиолдсон аимшигт явдал өнөөдрийн хүртэл түүний сэтгэлд сүйдрээ үлдээн дагалдаж байна. Аргентины алдарт дуучин Химена Барин нэгэн найзынхаа гэрт зочлох үедээ дараах ачирхалтай зүйлдээ нүүр тулжээ. Химена энэ найзтайгаа 5 жилийн турш нөхөрлсөн бөгөөд өмнө нь хизээч ийм зүйлдээ нүүр тулж байгаагүй гэдгээ хэлсэн байдаг. Тэрээр найзынхаа гэрт гадаа хашаанд сууж байсан бөгөөд гинэт нэг хүн мөрнөөс нь шүүрч авах шиг мэдрэмж төржээ. Цочсон Химена шууд өндийн иргэн харсан боловч ачирхалтай нь иргэн тойронд нь хинж байгаагүй байна. Гадаа сууж байхад мөрөн дээр нь хин нэгэн хүрсэн мэт санагдсан. Энэ явдал тийм ч сонин сонсогдохгүй байж болох ч гэсэн бичлэгийг үзвэл бүх зүйл өөрөөр эргэсэн байдаг. Тухайн шин хашаанд байсан хяналтын камерын бичлэгийг эргүүлэн үзэхэд Химена зүгээр ч нэг төсөөлж бодоогүй гэдгийг ойлгожээ. Хэрвээ бичлэгийг зогсоон анхааралтай харвал түүний мөрөн дээр хүний хуруу шиг зүйл хурж буй нь тод харагдана. Айхмаар нь тэр гараа гарч ирсний дараа шууд Химена босож буй бичлэг нь тодхон харагдана. Үүнийг үзсэн олон хүн үнэхээр ямар нэгэн зүйл түүнд хүрсэн гэж үзжээ. Хуруу шиг зүйл хин нэгнийх байсан уу? Эсвэл огт өөр тайлбарлашгүй зүйл үү гэдэг нь нууц хэвээ. Зарим хүн үүнийг сүнс байсан гэж итгэж байхад зарим хэсэг нь камерын гажиг эсвэл гэрлийн тусгал гэж тайлбарлажээ. Гэхдээ юу болсон нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр. Харин та юу гэж бодож байна? Коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.
Дараагийн бичлэг дээр манай өмнөх бичлэг дээр гарч байсан Бобиг их залуу эндэр тохиолдоод байгаа хачин жигтэй зүйлсийн дараагийн хэсгийг харуулах болно. Боби охинтойгоо хамт амьдардаг бөгөөд сүүлийн үед гэрт нь тайлбарлахгүй ер бусын зүйлс дахин тохиолдсоор байгаа аж. Боби гэрт нь ямар нэгэн зүйл оршин байна гэж бодох болсон бөгөөд эдгээр зүйл ихсэн цагаас хойш тэрээр бичлэг хийж эхэлсэн байна. Гэхдээ эдгээр олон хачирхалтай үйл явдлын дундаас дараах үйл явдал түүнд хамгийн гүн сэтгэгдэл үлдээжээ. Нэгэн орой Боби зочны өрөөндөө сууж байтал түүний унтлахын өрөөнөөс танигдчихгүй чимээ гарч эхэлнэ. Тэр шуудхан уцаа шүүрэн авч бичлэг хийж эхэлжээ. It's either in my room or Sky's room, but Sky's passed out right now. But it's crazy, hold on. So she's sleeping. See, I'm telling you, I keep hearing weird shit. I think it's coming from my room now. I don't know what that sound is though. What the was that, man? Yo, this. This. Яг энэ мөчид түүний ард хэн нэг насгаж байгаа мэт хөлийн чимээ сонсогдно. Айсан Боби шүүгээг хааж өрөөнөөс яаран гардаг. Ингээд дараагийн хэдэн сарын туршид тэр иймэрхүү хачин жигтэй зүйлс тохиолдох бүрд бичлэг хийж олон нийтэд хуваалцаар байлаа. Гэвч хамгийн сүүлийн бичлэг түүнийг хамгийн ихт айдас давтуулжээ. Өглөө эрт гэртээ ганцаараа байх үед нь дараах зүйл тохиолдсон байна. I know y'all hear the footsteps. I'm like shaking already. So early in the morning too. See, I know you hear them pacing in there. Nah, get out of here, man. Hello? I'm like freaking out. Гинэт урд нь хөлийн чимээ сонсогддог байсан тэр өрөөний хаалга өөрөө онгоодог. Энэ явдал Бобиг үнэхээр айдас давтуулжээ. Гэвч хамгийн нууцлаг зүйл охиных нь өрөөнд болсон бичлэг байлаа. Тэр бас л гэртээ ганцаараа байх үед дараах зүйл болдог. It always gets crazy when I'm here by myself. Or when my daughter's sleeping. But, see? I told you. I want her piano again. Hello? See, there's her piano. Don't mind her room. She has so many damn toys. We gotta clean up like every day in here. Hello? But at least y'all caught that part. Yo. Nope, I'm good. Nope, I'm good. Shut that. I'm telling you, every time I'm here by myself, man,
See, look, her piano's still going off in there, man. Охиных нь өрөөнд байх тоглоомод ямар ч шалтгаангүйгээр өөрсдөө ажиллаж эхэлдэг. Одоогоор Бобигийн гэрт яг юу болоод байгаа нь тодорхойгүй ч тэр бичлэгүүдээ хуваалцаар л байна. Тэр энэ бүхнийг ямар нэгэн байдлаар тайлбарлаж өгч чадах хүн олдоосоо гэж найдаж байгаа бөгөөд байшингийнх нь ер бусын үйл явдлууд улам бүр ачаалттай болж бүг мэдэрч байгаа гэд. Харин та юу гэж бодож байна? Үнэхээр сүнс оршин байдгүй эсвэл энэ үнэхээр өөр тайлбарлаж болох зүйл үү? Дараагийн бичлэгний их сурвалжинд тодорхойгүй бөгөөд үүнийг олсон нэг хүн олон нийтийн сүлжээнд дахин тавьжээ. Их сурвалжинд тодорхойгүй ч энэ бичлэг дангаараа хангалттай аимшигтай байв. Бичлэг дээр хідэн залуус нэгэн тараншааны нөхрөө харж зогсож байгаагаар эхэлдэг. Тэнд хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл байгаа гэж тангарлаж байв. Камер барьж буй хүн ойртон очиж дотгош харж үзтэл дараах зүйл тохиолджээ. Te lo juro que había algo ahí. Nos devolvemos. Créame que ya no nos miramos. Hubiera visto algo. Es que yo iba pasando por acá y esa vuelta está destapada. Obviamente. No, si es risa, no. Es que risa vuelta ahí. Ahí en la parte alta. Perro, ¿sí lo vio? Гинэт нэг толгой гарч ирнэ. Хинч хүлээгээгүй энэ дүр төрх гарч ирсэн даруйда бичлэг хийж байсан хүнийг сандрагаж тэр даруй зогтаахад хүргэн. Камер барьж буй хүн цацсандаа холдон зогтаах үед тэрхүү зүйлийн нүүр яг л аим шин киноноос гараад ирсэн мэт эргэн далд ордог. Яг юу байсныг хинч тайлбарлаж чадаагүй хэвээр. Дараагийн бичлэг Английн Бирмингем хотод байрлах хачин жигтэй ам дамжсан яриагаар алдартай зуулчид хийхэн очдог харш доторх бичлэгийг харуулна. 2022 оны 7 сарын 30-нд Сабрина гэх нэгэн эмэгтэй нөхөр Карлтайгаа хамт Астон Холл нэртэй энэхүү алдарт харшид зочлохоор шийджээ. Энэ газар зөвхөн сүрлэг архитектураараа биш харин ч сүнслэг үзэгдлүүдээрээ олон зочдын сонирхлыг татдаг. Харшийн нэгэн өрөө өмнө нь Мэри Холт их нэгэн бүсгүйд харьяалагддаг байжээ. Домогт үүснээр Мэри өөрийн гэрийн үйлчлэгчтэйгээ гэрлэхээр шийдэж орохоор төлөвлөж буйг нь аав нь мэдээд уурлан түүнийг өрөөнд нь түүжин хорьжээ. Харамсалтай нь Мэриг энэ өрөөнд хэд 16 жилийн турш цоожлон хорьсон бөгөөд эцэстээ өсөглөн болон гутралд авцснаас болж нарс барьсан гэдэг. Түүхэн өөрөө харамсалтай ч Сабринагийн нөхөр Карлигийн хувьд энэ бүхэн хэтэрхий драматай санагдсан бололтой. Тиймдээ ч тэр Мэриг дуудана хөгжилтгөөр оролцсон энэхүү аимшигтай явдлын эхлэл болжээ. Тэд Мэригийн хуучин өрөөрөө чиглэсэн шат руу өсөж байхдаа бичлэг хийж эхэлсэн байна. Ингээд тэд өрөөний гадаа зогсож байх үед өрөөний дотор сүйдэр шиг дүрс хоромхон зөөр гүйж өнгөрнө. Тэд нэг хэсэг нам гүнхэн хүн дамсгалдуун зогсож юу болохыг хүлээн. Мөн тэр дүрс нөхөр нь дахин дуудах үед дахин харагдсан зарим хүмүүсийн хувьд Мэрийн сүнс түүнийг дуудахыг хүлээж байсан мэт сэтгэл төрүүлжээ. Сонирхолтой нь хос хоёр хизээч өрөөрөө орж үзээгүй байна. Учир нь уг музейн дүрмээр Мэригийн хуучин өрөөнд зуулчид орохыг хатуу хавилдаг аж. Энэ өрөө бол түүхэн дурсгалт газар тул олон нийтэд нээлттэй биш юм. Өнөөдрийн хүртэл Сабрина болон Карл нараа яг юу харснаа хэн эсвэл юу бичлэгт гарсныг тайлбарлаж чадахгүй хэвээр. Харин үзэгчдийн хувьд уг сүудэр бол хизээж чөлөөлөгдөөгүй шаналсан Мэригийн сүнс байх магадaltaй. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Англид амьдардаг нэгэн гэр бүл 1997 оноос хойш гэртэн болж буй ер бусын үзэгдлүүдийг бичлэг болгон үлдээж иржээ. Тэдний хувьд тайлбарлах аргагүй ч юм аяндаа сонсогдох эд зүйлс өөрсдөө хөдөлж байгаа мэт санагдах зэрэг хачирхалтай зүйлс байнга тохиолддог байна. Хэдийгээр айдас давтсан байдлаар амьдарсаар байгаа ч тэд гэр орондоо аль болох тайван хэвээ амьдрахыг хичээдэг аж. Нэгэн өдөр гэр бүлийнхэн найзтайгаа хамт тухтай ярилцаж байх зүр гэрийн эзэн тэр мөчийг гар утсаараа бичлэг болон авч байжээ. Ярилцлага эд өрнөж байхад гинэт дараах зүйл тохиолдсон байна. He always pushes it through when I'm sitting on the sofa. So annoying. Why are you moving closer and closer towards me and almost in my lap, Beba? Why selling your coat? She's ready to run. Don't you trust over there anymore, Beba? No, Morgan, thanks. Why you moved out in the first place? Well,
one of the reasons, yeah. Oh god. I used to poke in the oven. Shh. You go. All right. You going? I'm done. We'll go together. Yeah, get together. Yeah. It always happens on Julie. I Yeah. just don't even That's why she's up the stairs. Oh my no. I don't go. There's nothing there. No, I can't. There's nothing there. Oh god. Oh no. Юмс тайвшрах шинжтэй болсон мэт санагдаж байсан ч гинэт гэрийн дээврээс чанга хөл алхах чимээ сонсогдож эхэлнэ. Гэр бүлийнх нь өмнө нь ч үүнээс ч илүү ашигтай зүйлсийг туулж байсан учраас төдийлөн сандарсангүй инээлтэн байж чимээ гарсан шалтгааныг шалгахаар шатны зүг явжээ. Гэвч тэд шатны хөд хэсэгхэн хугацаанд зогсож байх хооронд харагдахгүй нэгэн зүйл шатнаас доош асар хурдтай гүйж ирсэн нь бичлэгдүүлжээ. Энэ явдал тэдний хувьд хамгийн аимшигтай тохиолдол байсан байж магадгүй. Гэхдээ гэр бүл илүү олон бичлэг нийтлэхээс нааш энэ бичлэг нь тэдний гэрт болсон сүнслэг үзэгдлүүд дундаас хамгийн содон, хамгийн аимшигтай нь хэвээрүүлдэх бололтой. Хүүхдийн өрөөний камер дээр санамсаргүйгээр бичигдсэн сүнслэг үзэгдлүүд ихэвчлэн айц төрүүлдэг. Гэвч дараах бичлэг нь зүгээр нэг аимшигтай зүйл биш, харин сэтгэл хөдлөн тайвшрал авчирсан байж болцшгүй. Үйтний аал нь 2 хүүхдийн ээж, харамсалтай нь түүний нөхөр 2022 онд тархины гэмтлийн улмаас таалалд өссөн байна. Үйтний нөхөр зүгээний хашилтай байсан бөгөөд зүгийн татгуулснаар зүрхний шигдээс үүсэж улмаар тархины үйл ажиллагааг нь бүрэн өсөн зогсоосон байна. Нөхөр нь хэдэн сар асрамжийн газар хэвтсэний эцэст харамсалтайгаар нас баржээ. Түүний нөхрийн хөл өөрөө маш их шаналл авчирсан боловч 2 дахь хүүхдээ төрүүлснээс хойш ердөө 3 сарын дараа түүнийг үүр даалтах нь бүрч хэцүү байлаа. Хайрт нөхөр нь хүүхдээ өсөж байгааг үзэж чадаагүй нь Үйтнигийн хувьд төвчийн аргагүй зовлон байсан. Гэсэн ч тэрээр нөхөр нь энэ дэлхий дээр биш ч гэсэн өөр нэг ертөнцөөс хүүхдтэйгээ очирсан гэж итгэдэг байна. Нэгэн орой Үйтний хүүхдийн өрөөний камерны бүсгийг харж байтал хүүхдийн толгой дээр тодорхойгүй нэгэн гэрэл харагджээ. Анхандаа тэр үүнийг дэлгэцээр гэрлийн ойсон тусгал байх гэж бодсон ч хүүхэд байрлалаа өөрчлөхөд гэрэл нь хിവэр байжээ. Тэрхүү гэрэл бөмбөлөг хүүхдийн толгойг зөөлөн мэлд байгаа мэт харагдсан бөгөөд Үйтний энэ нь талиагаач нөхрийнхэн сүнс байж магадгүй хэмээн бодсон байна. Сар сараар үргэлжилсэн уй гашуу шаналлын дараа энэ дүрс бичлэг түүнийг тайвшруулж сэтгэлийг нь зөвлөжээ. Хэдийгээр нөхөр нь үрд явсан ч ямар нэгэн байдлаар түүний сүнс хүүхдүүдтэй хамт байгаа мэдрэмж Үйтнийд итгэл найдвар төрүүлсэн байна. Таны бодлоор энэ гэрлийн бөмбөлөг үнэхээр түүний нөхрийнхэн сүнс байсан болов уу эсвэл өөр тайлбар байх боломжтой юу? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй.